Хөтөлбөртэй хамтаад баярлалаа. Малчтын 39.4% эмэгтэйчүүд малчтын хувьд мал маллах нь ажил нь бас хөрөнгөнө. Гэвч малчин эмэгтэйчүүдэд малын тоо толгойд бүртгэдэггүй өмчин биш байжээ. За одоо энэ байдал өөрчлөгдөхөр болсон байна. За мэдээллийг эдийн засгийн болонд сэтгүүлч уянга дэлгэрүүлэн хүргэнэ. Сайн мэцэн үзэгчтэй энэ удаа эдийн засгийн болондоо малчин эмэгтэйчүүдийн тэр дундаа малчтын бас мэдээллийг та бүхэн төрөөр бэлтгэсэн мал тижээр амьтад хашаа худгийн тооллого буюу мал тооллого бол жил бүрийн 12 дугаар сард болдог. За энэ тооллогоор бол яг энэ дэлгэсэнд харагдаж байгаачлан иймэрхүү маягтаар малчтын дунд нэрлэж занчснаар бол А маягт буюу А дансны ийм маягт бөглүүлж авт юм байна малчтаас. Өрхийн ам бүлийн тоо нийт хичнээн толгой малтай вэ гэсэн мэдээллүүд нь багтдаг. За энэ нь бол өмнөх он жилүүдэд болохоор дандаа өрхийн тэргүүлэгчийн бүртгэл дээр тухайн хүний нэр нь ороод өрхийн тэргүүн гэхээр хөвчлэн нөхрийн нэр нь ордог. За ингээд нөхрийн нэр орсон учраас тухайн маягтын яг эзэмшигч яг үндсэн тухайн хөрөнгийг эзэмшиж байгаа хүн нь өрхийн тэргүүлэгч болж байна гэсэн үг. Ингэхээр тухайн хүний хувьд бол банкнаас зээл авах, тэтгэвэр тэтгэмж тогтоолгох, элчин сайдын яамд бол орлого нотлоход мөн хүн сүдэ аж ахуй хөнгүүлдрийн яамны альваа урамшуулал, малын индексжүүлсэн даатгалын буцаа олголт зэрэгт бол энэ маягтыг ийм Монголын захим системээс аваад, энэ л авалгаагаа аваад үзүүлснээр энэ үйлчлэгнүүдийг авах боломж нь нэгддэг байсан гэсэн үг. Нэг материал нь болдог байсан гэсэн үг. Гэтэл энэ оны 12 дугаар сарын 7-оос эхлээд мал тооллого эхэлнэ. Энэ үеэр болохоор Монголын эмэгтэйчүүдийн холбоо болоод үндэсний статистикийн хоорондоо хамтраад үүн дээр зөвхөн өрхийн тэргүүн гэхгүйгээр мөн эхнэр нөхрийнх нь нэрийг нь багтааж оруулаад энэ хүн тичнээн толгой малыг эзэмшдэг, эзэмшигч нь шүү, ийм хөрөнгөтэй шүү гэдэг энэ лавлгаа бас эхнэрийн нэр дээр нь гарч ирэх боломж үүссэн гэсэн үг. Эмэгтэй хүн гэхээр л ирээсийн болгоноос хойш тавигдчих ёстой биш. Ерний гэр бүлийн амьдрал ирээс эрэгтэй эмэгтэй хоёр хүн дээр явагддаг бүхэл үйл ажиллагаа. Тийм учраас энэ маш их зөв санаа байна гэж би ойлгож байгаа. Малчин эмэгтэйчүүд нөхрийнхөө хамт хоёулаа нэр дээрээ энэхүү бүртгэлийг хийлэгдэг болсон нь эмэгтэйчүүдэд эргээд бизнес эрхчлөө бүх нийгмийн асуудлууд дээр өөрийнхөө хөрөнгийг нотлох ийм том боломжийг олгож байна гэж харж байна. Өрхийн үйлдвэрлэл эрхлэх хэрэгтэй болж байна. Гадаад дотоод аялахад маш хэрэгтэй юм байна. Мөчиг өрөмд янз бүрийн асуудал бол бас хөөцөлтөд явчих тийм ээ. Ингээ олон талын ашигтай байна гэж бодож байна. Малыг эхнэр нөхрийн нэр дээр тоолдог болж байгаа. Тэгэхээр энэ бол үнэхээр малчтын хувьд тэр дундаа малчин эмэгтэйчүүдийн хувьд бол маш том түүхэн том дэвшил гэж бид үзэж байгаа. Яагаад гэвэл өнөөдөр бид хүний эрхийг дээдлсэн хүнлэг энэрнгүү ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэж байгаа хэдий ч гэсэн наад захын өмчлөх эрх баталгаажуулж чадахгүй байгаа. Энэ байдал бол цаашлаад төрийн бүх төрлийн үйлчлэл тусламж үйлчлэгэнд хамрагдаж чадахгүй, наад захын зээл аваад өөрийнхөө хүссэн бизнесээ эрхлэх боломжгүй байдаг, наад захын гадаад явхад хүртэл ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэдэг нотлох баримт байхгүй байдаг, тэтгэврт гарах асуудал гэдэг маш олон асуудал бол энэний ард явдаг. Малчин эмэгтэйчүүдийн хувьд бол жил бүрийн 100 намар цагт бол илүү их орлоготой болдог. 100 нь бол мэдээж хэрэг сүйд цайлаа бэлдээд цагаан эдэгээ борлуулснаар орлоготой болдог байсан бол дотор эрхтнийг бол бас эдийн засгийн хэрэглэнд оруулах нь чухал байна. Мөн дээрээс нь малчтын нэгдсэн яг малчит мах худалдаалдаг, борлуулдаг, малын түүхэн эдий борлуулдаг цэгүүдийг аймаг бүрт чадвал сум бүрт байгуулж өгөөсэй гэсэн хүсэлтэй байгаа бас илэрхийлж байлаа. Мэ ямаа самнахт гэлэн малын ноосл юм да. Сүү цагаан эдэг боловсруулдаг. Өвлийн үйлрэл бас хөр сүргээс ядал зарна ийм л орлого оруулдаг байгаа. Бидний бүх түүхэд ноос ноолор үн ахтай байна. Ерөөсө зах зээлд нэвтэрч чадахгүй байна. Энэ нэхий шир ирнийх үнэгүй болж байна. Ерөөсө хаягдчихж байгаа шүү дээ манай малчтын нэхий шир. Малчтын статистик мэдээллийг хамтдаа харцгаая. 2024 оны байдлаар нийтдээ 298 мянган малчин байна. Түүнийх нь 119 мянган нь бол эмэгтэй малчин байна гэсэн мэдээлэлсэн. 2025 онд болохоор ер нь 123 мянган эмэгтэй малчин байна гэсэн мэдээлэл гарч ирж байна. Ерөнхийдөө ингээд хувьлаад харах юм бол 39.4% нь эмэгтэй малчин байгаа. Нэгсэндээ бол малчит дунд бол хүүсийн тэнцвэр бол алдагдсан. Малчтын хувьд тэр дундаа охин хүүхдээ бол мал дээр гарахаас илүүтэйгээр хоц ууран бараадуулж мэдлэг боловсролтой болгох чиглэлд нь илүү анхаардаг гэдгийг бас энэ том мэдээлэлээс харж болно.
Тэгвэл залуу малчдын малчин болоход нөлөөлдөг хүчин зүйлсийг бол бас салбар одоо холбогдох албаны хүмүүс бол судалгаа аваад асуулга явуулаад ингээд судалсан байна. Ингээд харахад бол дийлийнх нь буюу 60.8% нь за эрэгтэйчүүдийн 60.8% нь удам дагсан буюу аав ээж нь малчин учраас малчин болж байгаа гэсэн бол эмэгтэйчүүдийн 58.9% нь мөн ингэж хариулсан байна. За харин малчин болохыг хүсээд бас малчин болж байгаа хувь бол нэг 21% байна. Нөхрөө дагаж малчин болсон гэсэн хариултыг 7.7% нь өгсөн байна. Тэдний хувьд бол бас нийгмийн үйлчлэгнээс бол хол байдаг гэдгээ илэрхийлж байсан юм. Тэр дундаа эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн даатгалагчийн тоол гэхэд маш бага гарч ирж байгаа. Ихэвчлэн малчдын хувьд яг өвдсөн үедээ за одоо аймаг болон за Улаанбаатар хотод байгаа 3 дугаар шатлалын эмнэлгээр яг үйлчлүүлэх үедээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахтаа л эрүүл мэндийн даатгалаа төлөх тохиолдол их байгааг бас мэргэжлийн хүн хэлж байсан. Арангаа аймгийн малчид бол хамгийн өндөр дүнтэй харагдаж байна. За эрэгтэйчүүд нь бас эмэгтэйчүүдээс арай өндөр дүнтэйгээр бол одоо эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн мэдээллийг бас эндээс харж байна. Харин Дорноговь аймгийн малчид бол хамгийн бага хамрагдaltaй байдгийг бас харж байна. Дагшны тусламж үйлчилгээ бол ер нь бол төр дагт тусламж үйлчилгээ буюу шимтгэл төлсөн хэсгээс үл хамаарч анхны эрүүл мэндийн байгууллагууд тусламжаа үзүүлдэг учраас хамгийн ойр байдаг сумын эрүүл мэндийн тусламжаа авчдаг учраас ер нь бол шимтгэл төлөлтийн хувь байгаад 2025 оны хувьд бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөвлөлтөөс 50% орчимтой л биелэлт байгаа гэсэн үг. Зөвхөн малчдын хувьд бол тийм. За энэ мэтчлэнгээр эмэгтэй малчдын хувьд бол одоо өөрөн гэсэн хөрөнгөтэй болох боломж нь энэ оны 12 дугаар сарын 7-оос эхлээд нээгдэж байна гэсэн үг. Тэгэхээр мэдээж хөрөнгөтэй болсон гэдэг нь тодорхойлогдож байгаа учраас тэд одоо нийгмийн аливаа үйлчилгээнд бас хамрагдах боломж нь нээгдэж байгаагаараа давуу талтай. Харин эмэгтэй малчдын хувьд бол цаашдаа одоо яг энэ хөдөө орон нутгуудад залуу малчид одоо нэмэгдэх суур боломжийг нь одоо төрөөс бий болгож өгөөсэй. За тэднийг одоо бодлогоор бас дэмжээсэй. За эсвэл аймаг сум суурин газар болгонд малчдын одоо мах олон түүхийн эдийг борлуулах цэг бий болгож өгөөсэй гэсэн хүсэлтүүдийг хэлж байла. Тэгэх юм бол мэдээж хэрэг орлого нэмэгдэн. За орлого нэмэгдэхин хэрээр за малчин болох хүсэлтэй хүмүүсийн тоо ч гэсэн нэмэгдэнэ гэдгийг онцолж байсан юм а. Мэдээлэл хүргэлээ.